Энэ сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хайлаастын хуучин эцс орчимд эргүүл хийж байсан албан хаагчид шөнийн тэг 2 цагийн үед автомашины зөрчил шалгаж байх явцдаа хэрэгтнийг баривчилжээ. Хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн хохирогчийн цогцыг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилж байна. Автомашинуудыг зогсоон драйгер үлээлгэж бичиг баримтын зөрчлийг нь шалгаж байсан дислэгч бас сайхан ахлагч доржгочоо нарт Toyota RAV маркийн машинтай гэх жолооч с жигтэй санагдсан байна. Тэд жолоочоос дээшээ шалгуулгыг шаардаж нөхцөл байдал тохируулан шуурхай ажилласан учраас гэмт хэрэгтэнд зүгтах боломж олголгүй баривчилж чаджээ. Тагийн байгууллагын албаагч нийтлэг үүргийнхээ дагуу шижигтэй тээврийн хэрэгсэл хүн эзүүлийг шалгадаг байгаа. Тэгэд орой 02 цагийн орчимд тээврийн хэрэгсэл шалгалт хийх явцад сэжигтэй тээврийн хэрэгсэл илрээж ачаад дэшинд нүзлийг хийхэд хүний цогц илэрсэн байгаа. Тухайн үед ойшлуулгын арга хэмжээ сайн авсан болохоор тийм эсэргүүцэх боломж олгоог. Энэ бол цоочтой хаалганы цаана гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд амиа алдаж байгаа нэг жишээ. 2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт 1,500,000 дуудлага ирснээс 30% нь гэр бүлийн хүчирхийллээр эзэлжээ. 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдсэн гэмт хэрэг 38.2% өссөн гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгч байна. 2015 оны эхний 11 сарын байдлаар бол 591 гэмт хэрэг гарсан байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Тэгээ энэ маань өнгөрсөн онтой харьцуулахад 27 хэрэгээр өссөн байгаа. Тэгээд энд бас гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг бид нар ингээд судалгаагаар цагдаагийн байгууллага их наривчлан судалж байгаа. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгж байгаа эмэгтэйчүүд байна. Эдгээр маань одоо дийлэх гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 82%-ийг эзэлж байгаа. За тэгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг одоо яг ингээд субъектээр наваад үзэх юм бол эхнэр тий одоо ингээд яг албан ёсоор одоо баталгаатай эхнэр бол нэг 62.6%, хамтран амьдрагчид 118 буюу 18%-ийг эзэлж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн золиосонд эмэгтэйчүүд хүүхдүүд илүү өртдгөө. 2015 онд энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэдийн 82%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эхнэр эсвэл хамтран амьдрагч найз бүсгүйнхээ амь нас, эрүүл мэндийг хохиросон энэ мэт хэрэг олон гарч байна. Эхнэрийнхээ амь насыг хөнөөчгөөд автомашиндаа тээвэрлэж байсан гэмт хэрэг энэ жил 2 дахь удаага гарч байгаамаа.